нэг удаа тоглоод за яг тухайн үедээ хэмжээний мөнгө очичлоо гэж бодъё. Тухайн яг мөчөд маш их хэмжээний допамин буюу энгийн үед мэдэрдгээс хэд дахин илүү допамин ялгарна. Бид нэг удаа насаараа амтгүй хоол идэж байгаад нэг удаа маш амттай хоол идсэн юм шиг мэдрэмжийг авдаг гэсэн үг байхгүй юу. Дөнгөд тэр сэтгэл хөдлөлтөй холилдсон тэр дурсамж хүний тэр тархинд шингээд тэр дурсамж үүсээд дараагийн удаа тэрийгэ дахин нөгөө тоглох хийх сэтлийг өгөөд ингээд эндээс ахуулаад цаашаа донтох юмг үүсэх боломжтой эрсдэлтэй байдаг гэсэн. Яг мөрөөцөх дон буюу бол олон улсын өвчний 10 дугаар английн дагуу бид бол F63-0 буюу мөрөөцөх дон гэдэг кодоор кодолж эмчилж байгаа. За тэгээ сүүлийн 2 жилийн тоо баримтыг үзэх юм бол 2024 онд 36 байсан. 2000 одоогийн байдлаар 11 сарын 12 сарын их хүртэл тоогоор бол 65 эмчлүүлэгч хэвтэ эмчлүүлээд байгаа. Гэхдээ энэ тоо хэдий бага юм шиг сонсогдоод байгаа ч гэсэн яг үндэ яг энэ мөрөөцөх дон буюу яг энэ өөрийнхөө яг мөрөөцөх донгийн шалтгаанаар тусламж үйлчлэгээ авдаг хүмүүс нэгдүгээрт бага. Хоёрдугаарт хавцарсан эмгэгтэй жишээлбэл архины эмгэгтэй ч юм уу F10 гэдэг кодоор кодлогдоод тэрний цаана бас мөрөөцөх донгийн асуудал давхар явж идэг гэсэн үг. Иймэрхүү учраас яг энэ тоо баримт нь хэдий бага юм шиг байгаа ч гэсэн цааталт нь бол үүнээс хамаагүй олон хүн байгаа гэдгийг бол ер нь бол хэлж чадна гэсэн үг. Ер нь одоо нэг удаа тоглоод одоо мөрөөцөө тоглоод өвчлүүлээ донтох эрсдэл ер нь хэрэг байдаг юм. За ер нь бол байдаг. Яг мэдээж хувь хүнийхээ одоо хэв шинжээс болон за одоо нэг префронтал кортекс гэж нэрлэдэг юм да бидний тухны хэсэгт шийдвэр гаргалтын төв гэж байгаа. За тэр төвийн одоо хэрэг хөгжил сайтай байна гэдгээс бас хамаарат янз янзын олон шалтгаан байгаа. Эдгээрээс хамаарат тухайн хүн нэг удаа тоглоод ч донтох эрсдэлт үүсч болно. Яадгүй гэхээр донтох эмгэг гэдэг бол өөрөө бидний шагнал буюу reward систем, урамшууллын системийн оролцоотой явагддаг допамин гэдэг дааврын оролцоотой үүсдэг эмгэг. Гэтэл яадгүй гэхээр бид нэг удаа тоглоод за яг тухайн үедээ хэмжээний мөнгө очичлоо гэж бодъё. Тухайн яг мөчөд маш их хэмжээний допамин буюу энгийн үед мэдэрдгээс хэд дахин илүү допамин ялгарна. Бид нэг удаа насаараа амтгүй хоол идэж байгаад нэг удаа маш амттай хоол идсэн юм шиг мэдрэмжийг авдаг гэсэн үг байхгүй юу. Дөнгөд тэр сэтгэл хөдлөлтөй холилдсон тэр дурсамж хүний тэр тархинд шингээд тэр дурсамж үүсээд дараагийн удаа тэрийгэ дахин нөгөө тоглох хийх сэтлийг өгөөд ингээд эндээс ахуулаад цаашаа донтох юмг үүсэх боломжтой эрсдэлтэй байдаг гэсэн үг. Одоо яг ийм одоо хүнтэй гэр бүлтэй гишүүн нь гэр бүлийн гишүүн ийм анштай ч юм уу эсвэл өөрөө ингээ гарч чадахгүй байгаа ийм хүмүүст ямар зөвлөгөө өгөх? За ийм хүмүүст бол хамгийн эхлээд өөрийгөө өвчтөй гэдгээ хүлийн зөвшөөрөөрэй гэж хэлдэг. Мөрөөцөх дон за ер нь бол бүх төрлийн донтох эмгэг аль нь ч байсан хамгийн эхлээд өөрийгөө донтох өвчтөй юм а би донтох эмгэгтэй гэдгээл хүлийн зөвшөөрөхөд оршиж идэг. Тухайн хүн өөрийгөө хүлээн зөвшөөрж иж эмчилгээ үйлчлэгээний чанар маш сайн байдаг. Яагаад гэвэл донтох эмгэгийн гол эмчилгээ нь бол сэтгэл засал эмчилгээ. Гэтэл сэтгэл засал эмчилгээ хинд үр дүн өгдөг гэхээр зөвхөн өөрийгөө өөрчлөе гэж бодсон, энэ эмгэгээс салъя гэж бодсон, би үнэхээр өвчтөй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүмүүст л энэ эмчилгээ үр дүн өгдөг. Тэрнээс биш одоо гэр бүл нэг хүнийг шахаад те за чи одоо донтолтоймж очиод эмчилвэл гэдэг юм. Тэр хүн өөрөө дургу ирээд ямар ч сайн сэтгэл засал дээр очисон ер нь л идэрэхгүй. Тухайн хүн өөрийгөө өвчтөй донтох эмгэгтэй гэдгийг хүлэмжшөөрөөд тэрнийхээ эсрэг тууштай тэмцэл хийж чадах юм бол энэ өөрөө засрах боломжтой эмгэг гэж үздэг байхгүй юу?